Монгол улсын соёлын яам, нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үзүүлж байна. Хүүхэд хамгааллын бодлого. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хуулийн этгээдүүдэд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллахыг үүргэжүүлсэн. Зорилго: байгууллага, хуулийн этгээд нь өөрийн ажил үйлчилгээ болон ажилтан албан хаагчдаараа дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зөв бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад хүлээсэн үүрэг хариуцлагаан биелүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Үндсэн зарчим: хүүхдийн эрхийг дээдлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг огт хүлээн зөвшөөрөхгүй байх, эрсдлийг тооцох, урьдчилан сэргийлэх. Хамрах хүрээ: байгууллага, хуулийн этгээдийн үндсэн болон гэрээд ажилтан, сайн дурын ажилтан, дадлагжигч ажилтан, оюутан, зочид, судлаач, хамтран ажиллах байгууллага болон хувь хүмүүст хамаарна. Хэрэгжүүлэх заавар: байгууллага бүр хүүхэд хамгааллын асуудлаар ажиллах эцэг эхийн зөвлөлийг байгуулж ажиллах бөгөөд дараах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлнэ. Хүүхэд хамгааллын сургалт, урьдчилан сэргийлэх нөлөөлийн арга хэмжээ зохион байгуулах, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээлэл өгөх, хүлээн авах, хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, хаамгалсан тохиолдолд гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллага, цагдаагийн байгууллагад мэдээлэх. Зохион байгуулалт: байгууллага, хуулийн этгээдийн удирдах албан тушаал алдна нь албан хаагчдын төлөөлөл бүхий эцэг эхийн зөвлөлийг байгуулна. Энэхүү эцэг эхийн зөвлөл нь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг төлөвлөж зохион байгуулна. Хүүхэд хамгааллын бодлогыг байгууллагын мэдээллийн самбар болон олон нийтийн газар байршуулан сурталчилна. Урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх. Ажилтнуудад хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаарх хууль эрх зүйн баримт бичгийн мэдээлэл өгч сургалт явуулах. Хүүхдэд ээлтэй байгууллага байх талаар хамт олонны дунд нээлттэй ярилцлага өрнүүлж, хүүхэдтэй холбоотой аливаа зөрчлийг мэдээлж байх соёлыг төлөвшүүлэх. Хүүхэд хамгааллын асуудлаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг тусалцааг тогтмол авах. Ажилтан шалгаруулан ажилд авахад дараах асуудлыг анхаарах. Хүүхдэд хор хохирол учруулж болзошгүй хүнийг ажилд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд хүүхэдтэй 100 бусаар харилцаж байсан эсхийг ажилтан шалгаруулах үзүүлэлтэнд заавал оруулах. Ажилд шинээр орох гэж байгаа хүний тухай эрх бүхий байгууллагаас хүүхдийн эрхийн зөрчил гаргаж байсан эсэх талаар тодорхойлолт авах. Ажилд орох хүсэл гаргагчийн ажиллаж байсан өмнөх байгууллагаас болон 2-оос дээш жилийн хугацаанд таних 2 хүнээс зам байдлын тодорхойлолт гаргуулсан байхыг шаардах. Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрм баримтлах. Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийн зорилго нь хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад орших бөгөөд байгууллагын ажилтны зүгээс хүүхэд хамгааллын хувьд эрсдэлтэй, зохисгүй зан үйл гаргахгүй байхад чиглэнэ. Нийт ажилтнууд болон шинээр ажилд орж байгаа ажилтан албан хаагч нь хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмтэй танилцсан гарын үсэг зурж гэрээ байгуулна. Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийг зөрчсөн ажилтнанд зөвлөх, зааж сургах, сахилгын арга хэмжээ авах, үүрэгт ажиллаас нь өөрчлөх, түдгэлзүүлэх, чөлөөлөх, эсвэл хуулийн хүрээнд шийдвэрлэхээр ажлын гэрээнд тусгана. Эрсдлийг бууруулах. Байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаа нь хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй эрсдэл байгаа эсгэд тогтмол үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах, арилгах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх. Өөрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа хүүхдийн эрхийг ханган, аюулгүй орчныг бүрдүүлэн ажиллах. Зөрчлийг мэдээлэл хүлээн авах үүрэг. Ажилтан бүр хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн талаар байгууллагын удирдлага, эцэг эхийн зөвлөлд мэдээлэх үүрэгтэй. Байгууллагын эцэг эхийн зөвлөл нь хүүхэд хамгааллын зөрчлийг мэдээлэл хүлээн авах үүрэгтэй. Байгууллагын ажилтан болон бусад хүмүүс хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийг зөрчсөн байж болзошгүй үйлдэл, зан үйлийн талаарх мэдээллийг байгууллагын эцэг эхийн зөвлөлд мэдээлэх. Байгууллага дээр болон байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааны үеэр хүүхэд хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдалд өртсөн байж болзошгүй талаар мэдээлэх, хүлээн авах мэдээллийг хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу хүүхдийн тусламжийн утас 108 болон Харьяа аймаг дүргийнхэн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, сум баг хорооны засаг даргад мэдээлнэ. Мэдээлэгчийн нууцлыг хадгалан, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангана. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах. Байгууллага нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдээллийн мөрөөр ажиллахдаа хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахын тулд хүчин чармаалтан гарган ажиллана. Шуурхай үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээнд холбон зуучлахдаа уг үйл ажиллагааны улмаас хүүхдийг дахин хохирогч болохгүй байхад онцгой анхааран ажил. Бүх мэдээллийн нууцыг хадгалж асуудлыг цагаалталгүй шийдвэрлэнэ. Мэдээллийг хүлээн авсан эцэг эхийн зөвлөл байгууллагын удирдлагатай зөвлөж тухайн нөхцөл тохирволн дараагийн алхмыг хэрэгжүүлнэ. Хүүхдийн аминаас эрүүл мэндэд аюул занал хийсэн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргуунд хангана.
Хэрв тухайн асуудал нь гэмт хэрэг зөрчлийн шинжтэй бол дараа гарах хэмжээг авна. Хуулийн байгууллага болон орон нутгийн эрх бүхий хүүхэд хамгааллын байгууллага хамтарсан багт яаралтай мэдэгдэнэ. Хуулийн байгууллага болон орон нутгийн эрх бүхий хүүхэд хамгааллын байгууллагаас нь хэргийн явдсан болон хэрхэн шийдвэрлсэн талаарх эцсийн мэдээллийг авдаг байна. Хэрв тухайн асуудал нь гэмт хэрэг зөрчлийн шинжгүй бол дараа гарах хэмжээг авна. Буруутай этгээдийн асуудлыг байгууллагын дүрм журмын дагуу шийдвэрлэнэ. Хохирогч хүүхдэд үйлчлэгээ үзүүлэх шаардлагатай бол орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллага болон мэргэжлийн байгууллагын үйлчилгээнд холбон зуучлана.